Та гадагшаа чиглэсэн бизнес хийдэг бол Google хайлт бол хамгийн хүчтэй сувгуудын нэг юм. Яагаад гэвэл хэрэглэгч өөрөө хайж орж ирж байгаа болохоор борлуулалт болох магадлал өндөр байдаг. Жишээ нь хин нэгэн Facebook дээр таны сурталчилгааг хараад зүгээр л Google-гээд өнгөрч болно. Харин Google дээр Mongolian Tour Package хэмээн хайж байгаа хүн бол аль хэдийн аялал сонирхож байгаа мэдээлэл хайж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл хайлтаас орж ирж байгаа хүн бол зүгээр нэг үзэгч биш, сонирхогч биш, аяллаа төлөвлөж байгаа боломжит хэрэглэгчд байдаг. Тэгвэл Google дээр бизнесээ гаргахын тулд юу хийх хэрэгтэй байдаг вэ? Нэгдүгээр танд вебсайт байх хэрэгтэй. Хоёрдугаар тэр вебсайт SEO буюу хайлтын системд оновчтой бүтцтэй байх хэрэгтэй. Гуравдугаарт хэрэглэгч танай аяллаа үйлчилгээг яг ямар үгээр хайж байгааг судлах хэрэгтэй байдаг. Жишээ нь Монгол руу аялуулах аяллаа вебсайт ажиллаулдаг байлаа гэж бодъё. Зүгээр Mongolian Tour гэдэг үгээр өрсөлдөхөд хэцүү байж болно, өрсөлдөө ихтэй байж болно. Харин Gobi Desert Tour from Ulaanbaatar эсвэл Mongolian Horse Riding Tour гэх мэт илүү нарийн түлхүүрийг олбол таны вебсайт шинэ байлаа ч гэсэн дээгүүр ирэмлэгдэх боломжтой байдаг. Учир нь том өрсөлдөгч вебсайтууд заримдаа ийм нарийн хайлтын үгсийг анзаардаггүй орхисон байдаг. SEO-гийн гол санаа бол хүмүүсийн хайж байгаа асуултанд таны вебсайт хамгийн зөв хариулт болж харагдах явдал юм. Тиймээс гадаад зах зээл рүү аяллаа үйлчилгээ үзүүлэх гэж байгаа бол ямар нэгэн бараа бүтээгдэхүүн борлуулах гэж байгаа бол эхлээд та өөрөөсөө нэг асуулт асуугаарай. Миний бизнесийг хэрэглэгч Google дээр ямар үгээр хайж байна вэ? Энэ асуултын зөв хариулт таны дараагийн борлуулалтын сувг болж чадна.